Яа сайн байцгаана уу залуусаа их хүн байна. Сахилах сул байдлаас олж бид нар боловсруулсан дүрм журмаа даахгүй бах. Дараасаа алдаглуудаа нүүр тулах, төвчээргүй яаран оролтыг зэрэг маш олон асуудлуудтай нүүр тулгарч идэг. Тэгэхээр энэ сахилга бат гэж зүйлийг хэрхэн суулгаж хөгжүүлж явах юм бэ гэдэг талаар хэдүүлээ ярилцъя. За миний хувьд бол яг анханасаа айхтар өндөр сахилга баттай арилжаач юм бол ерөөсөй байгаагүй. Тодорхой цаг хугацаа явахын ирээр сахилга бат гэж зүйл маань ухамсарт маань суугаад цаашаа ерөөдөө хөгжүүлэгдээд дүрм журмаа яг сахилга баттай дагдаг болоод эхэлсэн. Тэгэхээр сахилга бат гэж зүйлийг ер нь бол дадлаар маш сайн олж авдаг гэсэн үг. Эхний жилүүдэд угаасаа л хүмүүс энэгөө гаргадаг, эрсдлээ барихгүй бах, дүрмээ даахгүй бах асуудлууд маш их давтагддаг. Гол нь яг хэн өөр дөрөө илүү сайн анализ хийгээд байнгын сахилга бат сул байдлаас олж үүсэж байгаа алдаануудаа засаад явж байгаа. Тэр хүмүүс маань ерөнхийдөө аажмаар явн чангараад явцдаг. Тэгэхээр залуучуудаа болж өгвөл арилжааны тэмдэглэл маш сайн хийгээд алдаанууд дээрээ сайн ажиллаад за тэгээд энэ сахилах сул байдлаас олж байгаа асуудлууд дээр байнга шийдэл болоод явбал ерөн зүгээр. За тэгээ оролт хийх болгондоо заавал дүрм журмаа хүчээр өөртөө бариулах гэж оролдох хэрэгтэй. За тэгээ оролт хийх болгондоо дүрм журамтай төлөвлөгөөтэй арилжаад ерөнхийдөө бодит хүлээлт тавиад явах юм бол ер нь цааштай явн нэг цаг хугацаа явахын ирээр 1-2 жилийн хугацаанд ч юм уу энэ сахилга бат гэж зүйл маань аяанда одоо ухамсарт маань суугаад ирнэ. Тэгээд тэр болтол ямар ч исэн тодорхой мэдээж цаг хугацаа хүчин чармаалт чамаас шаардна гэдгийг маш сайн ойлгоорой.